За 15 дахь бодлогоноор тогооч нэгд өдөр кекс хийсэн юм байна. 2 дахь өдөр бол яасан бэ гэхээр 7-ны 2 хэсгийг зарсан. 3 дахь өдөр бол үлдсэний 2-ны 1-ийг зарсан гинэ. За тэгэхээр мэдээж бидний тогоочийн нэгд өдөр хийсэн кексний хэмжээ бол 7 хуваагддаг тоо байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр бид нэр 14 хэсэг гэж үзчихье. Тэгэхээр бол 2 дахь өдөр яасан бэ гэхээр 14 хэсгийн маань 7 хуваасны 3-ыг гэсэн. Тэгэхээр ингээ үзэх юм бол 6 хэсгийг бол зарсан байх нь. 3 дахь өдөр бол үлдсэний гэсэн. Тэгэхээр 14 хэсгээсээ 6 хэсгийг хасаад тэрний 2-ны 1 гэхээр 2 хуваачдаг. Тэгэхээр 14-өөс 6-аас гараад 8 хэсэг, 8-ыг 2 тохиод 4 хэсгийг зарчээ. За тэгвэл бид нарт 2 дахь өдөр 6 хэсгийг, 3 дахь өдөр 4 хэсгийг зарсан гэхэд нийтдээ 10 хэсгийг зарсан юм байна. Одоо бидний гол асуусан асуулт бол ямар хэсэг нь үлдсэн бэ гэсэн. Тэгэхээр нийтдээ 14-өөс бид нар 10 хэсгийг зарчихсан байгаа. Тэгэхээр цаана 4 хэсэг болтон тий. Тэгэхээр нийтдээ анх 14 байсан, тэрний 4 үлдсэн. 14-ний 4 гэдэг хариулт байхгүй учраас энийгээ хэдүүлээ хураа. Тэгэхээр 2 байхаар 7-ны 2 буюу хариулт гарч ирж байна гэсэн. За 16 дахь бодлогын хувьд багш ижил 3, улаан 5 ижил цэнхэр цанги авсан. Нийт үнэ нь 186 мянган төгрөг болсон юм байна. Цэнхэр цангиа бүрийн үнэ нь улаан цангиа бүрийн үнээс 4400 төгрөгөөр илүү байсан гэж. За энэ өгөгдлийг ашиглаад үзье тий. Тэгэхээр бид нарт ямар ч хэсэн нэг улаан цангиа байсан юм байна. Цэнхэр цангиа байсан юм байна. Тэгэхээр би улаан цангиаг нэг хэсэг гэж үзэх юм бол цэнхэр цангиа бол нэг хэсэгтээ нэмэх нь 4400 болох юм байна. За тэгтэл багш яасан бэ гэхээр 3 улаан цангиа авсан. Тэгэхээр нэг цангиа бол нэг хэсэг юм чин 3 болно гэхээр 3 хэсэг болно. 5 цэнхэр цангиа гэхээр нэг цэнхэр цангиа чинь нэг хэсэгтээ нэмэх нь 4400 юм чин 5-ыг гэхээр 5 хэсэг дээр 4400-га 5-аар үржүүлж нэмэх гэсэн. Тэгээ учир нь яагаад гэхээр нэг цангиа дээр л 4400 нэмэгдэж байгаа юм чин 5 ширхэг цангиа дээр 5-аар үржигдэж нэмэгдэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Ингээд энэ хоёрын нийлбэр бол 186 мянган төгрөг болжээ. За одоо энийг хэдүүлээ үзье тий. Тэгэхээр 3 хэсэг дээр 5 хэсэг нэмэхээр нийтдээ 8 хэсэг болно. 4400 5-аар үржүүлэх юм бол бидний хувьд бол 22 мянган төгрөг болно. За энэ нь 186 мянган төгрөгтэй тэнцв. Яг 8 хэсгийнхаа үнийг олохын тулд 186 мянгаас хэдүүлээ 22 мянгагаа хасад өгчөө гэсэн. Тэгэхээр энэ дээр бол 164 мянга гарна. Тэгэхээр нэг хэсэг бол 164 мянгагаа хэдүүлээ 8-да хуваачна. Тэгэхээр нэг хэсэг нь бол 20,500 төгрөг гарна. Нэг хэсгээр бид нар улаан цангиаг тэмдэглэсэн. Гэтэл бидний өгөгдөл дээр улаан цангиа хэдэн төгрөг байсан бэ гэхээр улаан цангиа бол 20,500 буюу D хариулт байжээ гэсэн.